Дэлхийн ертөнцийг хайр бүү элдэг. Хүний үн цэнийг сэргээн хүчирхийллээс ангид стресс ядаргаагүй байх ширийн сургаал нь дэлхийн сая хүнийг зэрэгжүүлэн ухааруулдаг юм. Дай мөргөлдөөнтэй шашны хэд үзэл оршин байгаа газар оронд ахимсаа хүчирхийлэн амьдралыг сэргээж байна. Ширийн хүн төрлөختөнд нүүрэнд нь инээмсэглэл бэлгэлэхээр өөрийнх нь амьдралыг зориулдаг юм а. Дээрхийн гинтэн ширийн Рави Шанкар бол хүмүүнлэгийн урлагт манлайлдаг, арилсны өнгө, үндэс ухсаа, нийгмийн анги давхраг, шашны зэрэг саад бартаан чанд орших, дэлхийг нэгтгэсэн амьдрал урлаг санг үндэслэгч юм а. Гүрүүжи гэж хүндлэн дуудах эрхэм өмнөд энэтхэгт 1956 онд төржээ. 2 настайгаас бясалгал хийж, 4 настайдаа Бхагават Гита хэмээх өнөртний оюун санааны судрыг цээжээр уншиж багш нараа алмааруулдаг байжээ. 17 настайдаа Ведийн эртний ухаанд шавлиж, шинжлэх ухааны дээд зэрэг авсан. 1981 онд амьдрах урлаг санг байгуулсан хүмүүнлэгийн боловсролын төрийн бус байгууллага бөгөөд одоо нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг нийгмийн асуудлын чуулганд зөвлөхөөр ажилладаг юм. 1997 онд хүний үндэс нь олон улсын байгууллагыг Женевт байгуулсан доктортой хөгжлийн төслийг дэлхийн нийтээр дэмждэг юм. Оронд төлөөлөлтөй дэлхийн хамгийн том сайн дурын байгууллага юм. Ширийн багшийн хүн төрлөختөнд зориулсан дахин давтагдшгүй бэлэг нь Сүдэршин Крия бөгөөд 1997, Shri founded the International Association for Human Values, headquartered at Geneva, which spearheads sustainable developmental projects around the world. With a presence in 148 countries, the Art of Living today is one of the largest voluntary organizations in the world. Биш сэтгэл хөдлөл нийгмийн сайн сайхан төлөөлөхөөс хүчирхийг амьсгалын техник юм а. Амьдрах урлаг миний эрүүл мэндийг 100% амьдралын чанарыг бүрэн сайжруулсан. Тэрээр дэлхийд даяар 300 сая орчим хүнтэй хувийн уулзалт, олон нийтийн арга хэмжээ, сургалт хөтөлбөр, хүмүүнлэгийн санал санаачлагаараа дамжуулан хүргэсэн юм. Estimated 300 million people worldwide through personal interaction, public events, teachings, workshops, and humanitarian initiatives. 2006 оны 2 дугаар сард Энэтхэгийн Бангалор хотод амьдрах урлагсан байгуулагдсны 25 жилийн ой болж мөнгөн ой тэмдэглэхийн арга хэмжээнд дэлхийн 110 гаруй орны 2.5 сая хүн хамтдаа буян үлдэх сэтгэлийн үзүүрээр хамтдаа чуулган баярлсан юм а. Энэ арга хэмжээнд 2 сая гаруй хүн нэгэн сэтгэлийн үзүүрээр цуглаад байна. Ширийн Рави Шанкарын оюун санааны хүч шинжлэх ухаанч сэтгэлээр хөгжингүй сайхан дэлхийг цогцлон байгуулах болно. Then we have a beautiful world and happy world and prosperous world. I'm here also to testify. Дэлхийн хүндрэлтний өмнө амьдрах урлагийн ач холбогдлын тухай энд дүгнэн хэлэх юм бол дэлхий нэг гэр бүл юм. Амьдрах урлаг бол эвсэн зохицох замнал бөгөөд хүмүүндэрлэгтэн энэ зохицлын эх болог юм а. And organizing a meeting no politician on earth could ever dream of. Амьдрах урлагийн зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ дэлхий дээрх нэг ч улс төр чихийг мөрөөдөж чадахгүй байсан. Амьдрах урлагийн үйл ажиллагаа нь дэлхийн хэмжээнд ядуурлын эсрэг тэмцэж, стрессээс гарахад нь тусалж, эрүүл мэнд боловсролыг дэмжиж байгаа маш том амжилт юм а. Ширийн амьдрах урлаг нийгмийг бүхэлд нь өөрчлөн шинжлэх хүчирхэг хурдсахуур болгон өөрчилсөн бөгөөд түүний удирдамж дор тухайн газар орон зөрчил мөргөлдөөн арилгах, гамшигын аюулыг арилгах менежмент, осол энэлээс гарах, сэтгэл зочрол, стрессгүй болгох, шорон засан хүмүүжүүлэх хөтөлбөр, залуу эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, хувь хүн өөрөө нийгэмдээ хөгжих боловсралтай болгодог юм. Үнэртний мэрэгэн ухааныг сэргээн Ширийн дэлхийд даргасан сайн дурахны үйл ажиллагааг дэмжин зоригжуулж, байгалийн гамшиг цочирдсан хүмүүст анхан шатны тусламжийг газар оронд нь түргэн шүрхай хүргэсээр байгаа. Үүнд дайны дараа Иракийн тусламж, Энэтхэгт гарсан тариачдын амиа хорлохыг таслан зогсоосон зэргийг удирдах болно. Үүнд Махарашта мужийн Бадара бус нутагт ургац салдан өр ширэнд баригдсан тариачид мянгаар амиа хорлсон юм. Тэдэнд туслахаар амьдрах урлагийн эжбүрэн хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэ үүсэл санаачлагын ачаар 512 тосгонд амиа хорлох явдлыг зогсоож чадсан юм.
When the deadly 2004 оны 12 дугаар сарын сүүлээр болсон цунамийн гамшигын дараа мянган сайн дурынхан санаачлан гамшиг төртөгдсөн хүмүүст нэн шаардлагатай зүйлсээр ханган орон сууц барьж өгсөн юм. and building shelters and infrastructure. Цаашлаад амьдрах хурлын гамшигын эсрэг арга хэмжээ Бихар Аришад болсон 2008 оны үеэр явуулж удаан хугацааны сэргээн босгох ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан юм. Ширээ олон бүлэглэлийг зоригжуулан хүчирхийллээс зайлсхийн зөрчил тулааныг энхийн арга замаар шийддэг. Хүндэл хүлээсэн төвийг сахисан үнэн чударга талыг ширээ барьж Шри-Ланка, Косово, Ирак, Кашмир зэрэгээс ирсэн хүмүүсийг эвлэрүүлж байна. Ерөнхийсэд Наурыз Ал-Маликийн урилгаар Ширээ 2007-2008 онд энхийн элчин сайдаар Иракт айлчилсан юм. 2007 and 2008 as an ambassador of peace. Guruji is a great man and we appreciate and welcome. Гүрүжи бол агуу хүн юм. Бид түүнийг Ирак төрсөнд баяртай байгаа. Түүний Иракийн зовж байгаа хүмүүсийг ангаах олон тулгуурт зорилт нь гамшиг арилгах, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх хөтөлбөр мөн сургууль барих зэрэг багтаж байгаа. A pivotal role in peace Шри-Ланкад голлох үүрэг хүлээсэн Ширээ засгийн газар, парламент, ээлтэд удирдагчийн хооронд харилцан энхийн хэлэлцээг цөхрөлтгүй явуулсан юм. 2006 оны 9-р сард тэрээр ээлтэд удирдагчтай Килиночи хэлийн зуставт очиж уулзсны үр дүнд зэвсгэлэн эргүүлэн татсан билээ. 2009 онд хямрал дахин хурцдахад Ширээ Энэтхигийн Тамиландо мужийн дөрвөстийн лагер зүүн хойд Шри-Ланкад зочилж мянган хүнд итгэл сэтгэл хайрлалаа. Бид бүгд хамтдаа урагшлан хөгжин мандах энх тайванч нэгдсэн Шри-Ланкыг бий болох хэрэгтэй. United and peaceful Sri Lanka. Ширээ багштан Кашмирийн өөр хэсэг бүлгээс ирсэн хүн амыг хамтд нь авчран Энэтхигийн хэлийн мужид гарчуулах зөрчлийг энх тайвнаар шийдэх арга гарцыг нээсэн юм а. Миний нэр Мухаммед. Цэрэг улсны дараа Халиг болсон. Бид буу яаж буутаг заалгаж мөн залууст заасургаж байсан. Харин амьдрах хурлын курс сууж Ширээ багштай уулзсныхаа дараа буруу зам сонгосноо ойлгосон. Одоо бид Кашмир дэх хүчирхийлэл бас хайр түгээхийг хүсэж байна. Ширээ багш Энэтхигийн коммунист хувьсгалт бүлгэлийн хүчирхийллийг амжилттай зогсоож чадсан. Маст бүлгэлийн дунд үүссэн харгас зөрчлийг шийдэх энхийн арга болсон юм а. Ширээ багшийн Маост босгочд хандсан илгээмж гал зогслоо. 2008 онд хэд хэдэн Маост удирдагчдыг ардчилсан сонгуульд оролцуулсан. Мөн өөрийгөө хүндэтхийг өсгөхөд чиглэсэн орон нутгийг хүчирхүүжүүлэх хөтөлбөрийг эрх мэдлгүй хүмүүст явуулсан. Тосгодын хүмүүсийг зоригжуулан тогтвортой нийгмийн хөгжлийг тэдний нэг хэсэг болгосон билээ. And also inspiring villagers to become partners in the process of sustainable social development. Таван ээж хөтөлбөр эрүүл мэнд, эрүүл ахуй, элэгсэг, гэр бүл, энэрэнгүй үйлс, эв нэгдэл. Тэрээр 1997 онд таван ээж хөтөлбөрөөр санаачлан ядуурл өвчин зовлонгүй болгох, нийгэм эдийн засгийн шинжил бий болгон нийгэмд энх тайван нэгдлийн зохицлыг баталгаажуулсан юм. 1999 онд Ширээ багш залуу лидер сургах хөтөлбөр санаачлан дэлгэрүүлж, залуучуудыг хүчирхэгжүүлэн нийгмийн олон төсөлд оролцуулсан юм. Би томтоггүй их тамхи татдаг дүүртлээс огтж архиудаг байсан. Төсөлж гинөө. Харин энэ курсын дараа тамхи багзраг татаж архиухаа бүр болсон. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлээр орлоггүй эмэгтэйчүүдийг хамруулж олон санаачлага эхэллэн тавьж эдийн засгийн хараат байдал өөрчлөгдөж багассан. Ширээ багшийн үйл хэргийн дор 100 гаруй сургуулийн хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ядуурл өргөн тархсан хөдөө аймагт байгуулагдсан юм. Эдгээр сургууль нь үн сэн дээр тулгуурлагдсан боловсролыг үнэгүй болгож хүүхдийг хүчээр хөдөлмөр хийлгээс аврагдсан захын тосгоны мянган азтай хүүхдүүд байсан юм а. Saving thousands from forced child labor. Оюун санаа бол бид бүхний төрлөх байдал уран дор Ширээ багшийг Европын парламенттай хамтран
Корпорац нэгдэл хоорондын оюун санааны соёлын баг хурлыг жил бүр хуралдуулж байгаа. Корпорац нэгдэл хариуцлагыг өндөржүүлэн бүтээлчээр ажилладаг. Корпорац нэгдлийн үн цэнийн гол сүм нь хүний үнд зүйлээр хэрэгжүүлэх явдал юм. and human values. Коммунизм, авилгал, коммуниг энэрх сэтгэл хүмүүсийн төлөө үүрэг хүлээх халамжаар солино. Бид дэлхийн өнцөг улмбарт үүний төлөө хариуцлага үүрэх хэрэгтэй юм а. Ширээ 1200 хүнтэй уламжлалт бүжгийн урлагийг дэмжин Кералад том арга хэмжээ зохион байгуулсан дэлхийн Гиннесийн номд бүртгэгдсэн юм а. 2006 оны 2 дугаар сард амьдрах урлагийн 25 жилийн ойгоор 3000 гаруй хөгжимчид Энэтхэгийн Бангалор хотын олон улсын аашрам цугларч арга хэмжээнд оролцсон. Мөн 1000 гитарчин оролцсон Гиннесийн номд оржээ. Over 3,000 musicians gathered at the Art of Living International Center in Bangalore to commemorate its silver jubilee in February 2006. Их дэлхийн байгальтайгаа ойр дотносох хүчирхэг сэтгэлийн дор багштан ногоон дэлхийн төлөө аяныг санаачилсан юм. 2008 онд 10,000 гаруй сая мод тарьж суулган 2009 оны байдлаар 15 сая мод дэлхийд даяар тариад байна. Бүх анги давхраг шашин шүтлгийн хооронд эв зохицлыг дэмжин ойлголцох үүднээс ширээ олон баг хурал зохион байгуулан мөн оролцож илтгэл тавьж хэрэгжүүлдэг юм. Promoting interfaith harmony and an understanding of all castes and Ширээ багшийн санаачилсан шоронгийн засан хүмүүжүүлэх хөтөлбөр нь дэлхийд даяар шоронд хавчигдж байгаа мянган хүмүүсийн амьдралд мэдэгдэхүйс өөрчлөлтийг авчирсан юм. Ширээ багш тусгай хөтөлбөрийг боловсруулан донцсон хүмүүс арх тамхинаас гарахтан тусалсаар үр өгөөж өгсөөр байна. thousands of prisoners incarcerated in jails around the world. Shri has designed special programs to help addicts come out of drugs, alcohol and substance dependency. Би савлах хэвэл зодолчихдаг харин энэ сургалтын сууснаар би шал өөр хүн болсон. Тэр бүгдээс хол руу явдаг болсон. I can now walk away from a fight. Ширээ багштан олон үндэстэн яснуудад хүний хөгжлийн талаар ухаарал хайрлсан лекц семинар зохион байгуулж өргөнд хэлж байна. Оросын холбооны улсын Петр хааны шагналаар шагнагдсан Sant Shri Dayan Shiva-ын энх тавьдын шагнал, дэлхийн хүмүүнлэгийн шагнал, And the Global Humanitarian Award. дэлхийн хүмүүнлэгийн шагнал, Ширээ эртний Энэтхэгийн санаа Васуда Кадамба буюу дэлхий нэг гэр болохыг уриалж байна. Or One World Family. In March 2007, 2007 оны 3 дугаар сард Вашингтон хотын дүрэгт хүний эрхийн ерөнхий тунгаглалаас ил гарган өөр хүмүүс соёлоос ирсэн хүмүүс эв нийстэй зохицон амьдрахын ач холбогдлыг цохон тэмдэглэж байсан удаатай. between different people and cultures. Эдэн сангийн 25 жил хийсэн ажлаас миний ард түмэнд энх тайвныг дэмжих, хүчирхийлэл, домдлтын эсрэг тэмцсэн залуусыг чадварчулсныг голлон дурдъя. Энэ бол гайхамшиг юм. Үдэндээ гайхамшигт дагалдагч хүмүүс бүхий л шашин, соёл, боловсролыг хамарч чадсан. Өнөөдөр үнийг хийхэд маш их хэцүү юм. Хайр цэцэн ухаанд итгэн урагшилж, үзэн ядалтын чанд гарч, хүлцхүйгээс хайрууд, өөр төвлөрсөн амжилтаас өөрийгөө зориулсан буян, цөөнхөөс бүхнийг багтаасан үзлээр удирдсаар л байна. To be all inclusive. Хайр инэрлэр бүвэлэх ширээгийн эрен дахин ирлээ.